яах бол их бол гэсэн сандарсан л бах та одоо. Бодлууд бас байсан л байлгүй дээ. Анхны мэрэгжлийн тайз хаана байв? Монголдо энийг нь аваа хэрэгжүүлчихвэл бас ойрхондоо гэсэн зүйлс байна уу? Тийм мэдрэмж авч байгаа. Энэ маш энгийн одоо жижиг нав хаваг бид нар хэрэгжүүлэх ууланд боломжтой шүү гэдэг нэг тийм нэг юм хүний нэг юм азаад хөдөлтөн штэ. Хамгийн одоо ерөөсөө над хамгийн түрүүнд буусан зүйл нь цаг барих. Хөгтөнгөр радиотой хамтдаа байгаа сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд эцэг хугацаанд засварлаад Хөгтөнгөр подкастынхаа одоо гал морин жилийн эхний дугаарыг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэхэд одоо бэлэн болжээ. Тэгээ онцгой нэгэн дуу хоолой аялгаа мэдрэмжийг бас энэхүү подкастаараа хуваалцахыг зордъё. Зочин Хойморт маань Улаанбаатар театрын дуучин Анс өх хүрэлцэн ирсэн байна. Танд одоо энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Хүн үзэгч олондоо энэ сайхан гал морин жилийн өдрийн мэндийг хүргэе. Гал морин жилээ хэр өнгөтэй огтваа? Сайхан их сайхан огтлаа шүү дээ. Нутг руугаа яваад. Нутагт одоо ээж маань байдаг. Тэгээ ээж дээрээс байгаа. Нэлээ олон хоноод энэ жил ч юмсан ууж байла тий. Тэгээс байгаа ээж дээрээ нутагтаа ах トゥ нартайгаа сайхан байж хагаад. Тэгээд ирлээ. Амралтын өдрүүдийн яг нэг хуваар нь бас их боломжтой таарад хүмүүс яарахгүйгээр их сайхан 50 залгалтууд хийх шиг боллоо энэ жил. Миний анзарж байгаагаар өмнө нь болохоор хагас бүтэн сайндаа баригдчихин. Тэгээд нөгөө шинийн нэгэн хоёр нь бас хагас бүтэн сайн байх юм бол бас нэг амжихгүй тал руугаа болчих гээд байдаг. Тэгээд их яардаг. Баяр юм болов гэж утсан чи энэ жил сайхан юм уучуу сайхан жил эхэлж байна. Тэгээд давхих хаа тий. Тэгээд гал морин жилд чи угаасаа монголчуудын бас сэргэн мандалтын жил ер нь дандаа тэгж тохиотын гэсэн шүү дээ. Тэгэхээр бас Монгол улс маань сайхан мандах баха гэсэн тийм яриа хөрөт хүмүүс их таарч байна сайхан айлуудаар зулгаа явж хахад. Тэгэхээр бэлгшээлтэй л одоо жил эхэлж байна та гэж бодоод шүү дээ. Амны бэлгэрээ гэдэг шиг тий. Анхны одоо гарч ирсэн тайзнаас хоёлаа яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Одоо ер нь одоо ингээд соёлын урлагийн сургууль одоо ажил дээр ингээд байж хахад ер нь тэгэл багаасаа нөгөө бусад одоо дуучтай урлагийн хүмүүс болохоор ингээд багаасаа ингээл тийм тэмцээнд ийм уралдаан ийм одоо тоглолтод орсон гал дүүрлээд медальтай байдаг. Би үл эсэргээрээ. Ямар ч медальгүй. Ерөөсөө гэхдээ бол нэгдүгээр ангидаа илүү нэг бэлтгэл ангидаа илүү нэг тайзан дээр хамгийн анхны дуулж исэн дор гандын мод гэдэг нэг дууг дуулж исэн шиг санагдаад идэв. Тэгээд дараа нь сүүлд нь энэ бас хоосонгүй юм байна гэдэг манай дуу хөгжмийн багш магш шидэр тэгсэн юм уу нилээд одоо нөгөө тийм юм урлаг соёлын оруулах гэсэн боловч би дэндүү ичимхий бүрэг тэгээд зүгцээр хагаад ерөөсөө ороогүй. Тэгэхээр ер нь ичимхий хөвгт байсан байх шүү. Тэг ер нь ичим тэгсэн мөртлөө их сахилахгүй. Ичимхий хүртлэх тийм сахилахгүй байсан. Тэгээс үлд 10 дугаар анги төгсөөд үеийнх нь ингээд оюутан болоод шалгалт молголт ингээд мэргэжлээ сонгоо явсан. Тэгээд би чи гинт одоо юун туртай лээ яа гэм лээ ингээд бодсон чинь бас дуулах туртай юм байна. Бас хоосонгүй юм байна. Хоолоо хоосонгүй юм байна. Тэгээд манай Өрөнгө аймагт нөгөө театрт маань шалгалт ирж бас сургууль тий. Ирдэг тий. Тэгээд тэнцээ шалгалт өгөөд амигаас нэг юм хоёр хүүхэд авдаг шүү. Тэгээд л анх урлагийн өрөө орж ирсэн шүү дээ. Замраа. Тэр чинь тэгтээ бас шалгалтанд орохоос өмнө сандрал яах бол их бол гэсэн сандарсан л бах та одоо. Бодлууд бас байсан л байлгүй дээ. Анхны мэрэгжлийн тайз хаана байв? За яг Сүйст ороод хамгийн юу гэх юм л оюутан театр гэж байдаг. Тий. Яг мэрэгжлийн том тайз гэх юм бол нөгөө оюутнууд чинь төгсөхдөө нөгөө тоглолтоо тайлан тоглолтог нэгдэгтэй. Тэрийгээ би ангийнхаа хэдэн найзуудтайгаа нийлээд дүүрэн театрт. Тест. Нөгөө ахоо нөгөө багш нарын чинь нөгөө юм чинь тухайн үед чинь бас нөгөө зарим тухайн үеийн удирдлагууд нь бас тийм нөгөө оюутнууд тийм бололцоо дэмжсэн байна тий. Тэгээд хамгийн анхны юугаа одоо тайлан тоглолтоо дүүрэн театр дүүрэн одоо тэр агуу удирдаач нар бүрэн одоо удирдаач тэгээ нөгөө нэг оркестртэй чи базар байна. Ах туулж илаа. Тий. Тэгж гараа гэсэн. Бүрэн хөгжмийн бүрэлдэхүүн хаанаас олгцсон тий. Тий. Аяа. Тэгтэл ариста жинхэнэ
сандарсан да. Оюут хүүхчин тэр том тайзан дээр гарах чинь сандардаг л юм байна. Таны хувьд бол Улаанбаатар театртайгаа холбогдоод ажил амьдралаа 12 жил ажилласан гэж шүү дээ. Тэр нь хизэнээс одоо ямар одоо энэ ч одоо хүний амьдралын 12 жил гэдэг бол маш том хугацаа. Мэдээж энэ театртаа зориулсан зүйл маш их байгаа таны хувьд. Анх яаж одоо Улаанбаатар театртаа холбогдож орж ивэ энэ том гэр бүлд? Би сургуулаа төгсчөөд нэг Итали руу мэргэжилтэд дэвшлүүлэхээр явах тийм бололцоо. Одоо хүн одоо дамаа одоо дуугчдын хувьд бол маш ховор боломж. Тэгээ тийм нөгөө тэтгэлэг хамрагдаад 2 жилээр явах тийм тэтгэлэг хамрагдаад тэр агуу нөгөө дөөр их орон гэдэгтчээс та нэг цагаан сурчаад хүрээд ирсэн. Би соёлын урлагийн сургуульд Монгол Улсын хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин Гонгорын Хайдаг гэдэг. Эрхэм агуу хүний одоо шавар отгон шавнырын л нэг дээ. Тэгэж очсон. Тэгээд сургуулаа төгсчөөд Италид очиж Италийн Торино хотод 2 жил мэргэжилтэд дэвшлүүлчихэд ирээд тэгээд 1 жил хөдөө гэртээ байсан юм аа. Би төгсчөөд бас гэртээ бас 1 жил байсан. Манай аав нөгөө бие муутай байд. Сахиур юм байдаг байсан. Тэгээд 2-3 жилд нэг аав жирдөө өөрөнгөд тэгж байж байгаад тэгэл одоо айлын булгаа авч ирдэг ингээ байж яах вэ? Нөхөө одоо ажил төрлөө боддог тэргээд. Тэгээ гот руу орж ирээд одоо хамгийн ардчилсан нэг одоо юу гэдэг нэг эрх чөлөөтэй гэдэг юм уу хоорондоо эвтэй найртай гэдэг нэг тийм юу ч нь одоо юу гэдэг үлээгээ бас нэг аймдаа судлаад. Тэгээд нэр нь Улаанбаатар чуулга маань их дайжгүй сайх юм байна. Шинээр байгуулагдсан нэг удааг байсан тийм. Чуулга байсан шүү дээ. Чуулга байсан. Тий. Анхны дарга нь төвшин төгс гавьяат байсан. Тэгэл шалгалт өгөөл. Тэгээ намайг яг ороход мэргэжлийн конкурс мөнгө сайхан, орок мөнгө сайхан гэж нэрлэдэг. Мөнгө сайхан дарга маань дөнгөж ажил аваад удааг байсан. Тэгээд шалгалтаа өгөөл анх орж исэн та. Одоо тэгэл 12 жил хамтдаа ингээл явж байна. Одоо та бол мэргэжлийн адын урлагийн байгууллагад ажиллаж байгаа. Ерөнхийдөө ингээд тайзан дээр дуулж байгаа, дуурж байгаа хүмүүсийн нэг байгаад шүү дээ. Үзэгч, сонсогч бидний хувьд бол тайзан дээр байгаа хүнийг хараад айгүй гоё л харагддаг. Ингээл ямар гоё толт юм бэ гэл ингээл гайхал бишрэл тохоо үед нэг гоё сайхан мэдрэмж авал өөрийгөө дүргээл өнгөрчдөг. Тэгэхэд тэр тайзан дээр байгаа хүний одоо тайзны ардах хөдөлмөр нь юу байд юм бэ? Та тэр нь юу гэж харддаг вэ? За дуучны хувьд бол одоо жишээ нь яг тайзан дээр гарахаас өмнө одоо өөрийгөө бэлдэн тийм хамгийн эхлээл одоо хуц хондроо бэлдэн. Одоо тайзан дээр нөгөө нэг харагддгүй нэг хөдөлмөр байна шүү. Тэр тухай асууж байгаа шүү. Харагддаггүй одоо тайзны одоо өөр хүмүүс гэсэн үг юм. Нөгөө одоо та ингээд тайзан дээр дуулж байгаа шүү дээ. Зогсож явах таа юу? Тий. За тэр бол одоо маш олон юм явагдсан шүү дээ. Тий. Одоо жишээ нь одоо дуулна гэдэг чинь зүгээр ингээд зогсож байгаа дуулчихгүй. Тэр нөгөө нэг маш олон техникүүд гэж байгаа. Тэр техникүүдээ бодно. Одоо за ингэж явж байгаад одоо чинь тэр дээд өнгөн дээр одоо тэр амьсгаагаа доошоо ингээд дарж өгдөг ч байдаг ч юм уу. Тийм ээ. Одоо амны хайрцаг техник нэтер гэдэг ч юм уу гээд. Давхар нөгөө одоо юугаа үгээ бодно, аяа бодно. Тэгээ зэрэглээ бодно. Ерөнхийдөө одоо жишээ нь хитрхээ дундаа бас орж болохгүй. Хитрхээ дундаа орох юм бол нөгөөдөг чинь контрол алдагдах бас аюултай байдаг. Хитрхийн нөгөө контролтой болох юм нөгөө дуу маань жоох нэг амигүй бас жоох аимхай болчих. Тэгэхээр мэдрэмж өгөхгүй. Одоо нөгөө хүн жолооч хүн машин барьж яхад нөгөө бүх юм ажилтдаг гэдэг штэ тий. Ингээл толин моль руу хараал ингээл өрүүлээ жолоодох, толь руу харах, эсвэл баг одоо сүүлийн үеийн хүмүүс уцаа их барьдаг болсон. Уцаа оролдох ингээд бүх юм зэрэг ажилтдаг шиг тайзан дээр гарч яхад бүх юм л ажиллаж идэг. Тэрнийхээ хажуугаар бас дундаа ороод сайхан нэмсгэлээд одоо тиймэрхүү л нэлээд л ажиллагаатай шүү. Тэгээд тэр чинь одоо нөгөө тэр өдөр тоглолттой гэж авахуулаад одоо тэр бодолт одоо тэр хөдөлмөр эхэлчихэж штэ тий. Одоо за хэдэн цагаас тийм тоглолттой гээл тэнгүүд л одоо тэгэл дууныхаа талаар бодно дуугаа яаж дуулах вэ? Тэрэн дээр нь тэгээд тэгээд зэрэглээсээ хамаарч бас дуугаа сонгоно тий. За хэдэн насны хүмүүс байх юм, өнөөдөр ямар ой байх юм. Одоо ямар дандаа эрэгтэй хүмүүс байгаа вэ, эмэгтэй хүмүүс байгаа юм гэ тэрэндээ зориулаад дуугаа сонгох гэж байдаг ч юм ингээд наанаас нь зөндөө одоо тэгэл бэлтгэлтэй л байдаг.
надад болохоор бид нар ингээд мянган зөрчил донд амьдрэх юм шиг санагдаад байхгүй бүх юм дээр. Урлагийн ажилтны хувьд бол яг дууран бүтээл хийх эсвэл одоо зөвхөн орлого бодох ч юм уу те. Энэ хоёр ингээд нэг нь юм пашн, нөгөөх нь инком одоо энэ хоёр өөр ойлголт байгаад байна шүү дээ. Энэ хоёрын байнгын юм зөрчилдөөн донд явж идэм болов уу гэж бодод байхгүй. Нэг бол амар хүсэл тэмүүлэлтэй амьдрмар ч юм шиг. Эсвэл яг нэг юм доктортой орлогын төлөө ажиллах ёстой ч юм шиг. Энэ зөрчлийг та ер нь юу гэж боддог вэ? Уул нь бол урлагийн бид нар бол ерөөсөө л тэр урлаг нэг тэр мөнгө төгрөх биш урлагаа л өгөх хэрэгтэй. Ягаад гэхээр урлагийн хүн болсон бол одоо маш том хариуцлагатай болж байна. Тэр нь ямар хариуцлага вэ гэхээр ард түмний соёнгийг гэрүүлэх. Зүгээр л нэг дуу хурдаа яваадах биш. Соёнгийг гэрүүлэх. Тэр аялгуугаараа тэр тайтгарлыг өгөх. Одоо хүн чинь янз бүрийн гундагтай хүн байна, зовлон үзсэн байна. Тэр эсвэл одоо сайхан баяртай байна. Тэрэн дээр нь баяр нэмдэг, гуниг дээр нь ухаарл нэмдэг. Шүлгээрээ аялгуугаараа тийм. Урлаг бол тийм л байх хэвээр. Гэтэл одоо манай одоо орчин үеийн нийгэм ямар байгаа вэ? Манай урлагийн цалин ямар байгаа вэ, тийм ээ? Тэгэнгүүт нөгөө нэг яалтчгүй хоёулын зэрэгцүүлэл нөгөө мөнгөө хөөгөл явхаас бас өөр сонголтгүй болчихдог. Одоо нөгөө улс орны одоо муугаар хэлхэн цаашин гэхдээ л одоо гадны орны тэр хүмүүс шиг өндөр цалинтай байсан бол тэр мөнгө хөөж явахгүй шүү дээ одоо. Зөвхөн ажиллая гээл ажил нь амьдралтанд сайхан хүрэлцээ хийж байгаа бол ажиллаягээд харин ч өстөө нөгөө мөнгөн санаа зовхгүй учраас нөгөө жинхэнэ чанартай гоё бүтээлүүд чинь маш ихээр гарах болов гэж бодож байгаа. Гэхдээ одоо цаг үе чи ямар үлээ яалтчгүй л нөгөө нэг тэр мөнгө одоо гэрүүлээ тэжээхэд тулд чи одоо тэгэл нөгөө мөнгө гэдэг чинь одоо хөөцөлтгөөс л өөр аргагүй л тийм л байна та. Тэгэхээр Монголд одоо урлагаар ажиллаж амьдарч байгаа хүн болгон хоёр шаардлагатай тулгарч штэ. Тий. Нэг нь сайхан хүсэл тэмүүлэлээр дүүрэн тэр ард түмэндээ зориулсан, соёнгийн гэрүүлсэн сайхан дууран бүтээлийг өргөмөр байна. Хоёр нь бас дагаад амьдарч байгаа одоо энэ гэр бүл тэ энэ ч одоо эцэг эхээс ахуулаад үр хүүхэд. Энэ болгоныхоо өмнө бас нэг доктортой орлоготой өөрийгөө ядаж бас нэг юм гоё аваад явах бүр хүний зүгээр хамгийн доогуур хэрэгцээ бол өөрийгөө давж явахаас эхэлж штэ. Ер нь холтой байхаас ахуулаад тэ. Яг энэ хоёрыг ингээд зэрэг авч явж байгаа юм болоо тэ. Энэ шаардлагаараа. Тий. Цаанасаа шаардчих. Тэгэл айл-айлын зохицуулаа явахаас л өөр одоо аргагүй л байна л та. Дээрээс бас энэ менежмент ер нь уран бүтээлчдэд их тутамгшилтай байгаа болов гэж. Тий одоо бодож байна. Ахаал дээр гадны оронд чинь гэтэл жишээ нэг дуучин юм уу жүжигч юм яг тэгэл ингээл хариуцаал байж идэг бол манай Монголын уран бүтээлчд бүх юм өөрөө хийж идэг тийм ээ. Тийм тий. Менежерээ хүртэл менежментээ хүртэл өөрөө хийж үүдэг хийгээ явж идэг. Тэгтэл бид нар ч ямар яг менежменттэй ч хүмүүс биш тий. Тэгэл зарим арай нөгөө сэрэг толгойд хүмүүс нь тэргээ сайхан ягаал жоохон тэрэн дээр одоо тутам хүмүүс нь яг тэгэл янз л тэгэл явж ах шиг энэ хүмүүс. Одоо ингээл Америкийн кино одоо Америкт ингээл нөгөө Холливуудад яг нөгөө зөөгч хийгээл ингээл бүх ажлаа хийгээл давхар бас нөгөө сургалтанд суудсан хоёр юм амжуулаад ийм кинонуудыг харахаар тэр бүр ингээд нөгөө анхан шатны одоо тэр чинь нэг юм бүр их сургууль биш шүү дээ. Тэр чинь бүр юм академик боловсрол биш. Зүгээр нэг юм студийн доорх одоо жүжигчний академид бүртгүүлж байгаа хүмүүс хүртэл тэр агенттай байдаг байхгүй. Яг тэр нөгөө агент нь тэр хүний ингээд дүр зураг бүх юм үзүүлээд ингээд өмнөөс нь ажил хайж идэг тий. Тэр систем бүү ямар гоё юм бэ тий. Тийм билий. Тим системтэй орчихгонгууд нөгөө нэг уран бүтээл чинь уран бүтээлэл гарна. Уран бүтээлэл бодно шүү дээ. За нөгөө тэрийг нөгөө одоо чинь одоо манай тоглолт хийж байгаа хүмүүс чинь ингээл уул нөгөө тоглолт болох гэж байгаа чинь тайзан дээр л дуугаал бэлжих ёстой. Дуугаа баг хамгийн баг бэлдээд нөгөө билетээ борлуулах. Нөгөө нэг хаана одоо хинтээ хэдэн билет хүү яах вэ хүн. Нөгөө реклама яах вэ хүүгээ бүх юм өөр одоо явж байгаа байхгүй. Нөгөө зураг хөргөө яаж таруулах хургаа одоо яаж даруулахыг одоо бүх юм л өөр хийж байна. Тэгээ дээрэс нь тэр чи одоо тэр өдрөө бас юу өмсөх үү яах вэ те бас тэр чин тайзаа өндлөөд бас гой сайхан зүйл өмсч өөр байдаг. Ингээл одоо бүр төмөн ажил. Тэгэл одоо яг тэгээд эвлэр бүгдээр эвлэрэл тэгэл зохицуулал явах юм та. Одоо бидний одоо бас нэг тал нь нэг
хүн олон төрлийн ажил хийж бас чадаад байна тий. Тий. Монголчууд чинь тий. Бүгдээр өөр өөртөө менежер хийгээд бас болоод байна та тий. Тий. Одоо гаднаач бол одоо энэ микрофоныг хариуцсан хүн байлаа гэд тэргээл хийдэг бол монгол хүн бол одоо микрофоноч ягаал хөтлөгчөөч хийгээл компьютероч хариуцаал тийм ээ. Бүх юмаа л хийгээл. Одоо тийм дуучид байдаг шүү. Өөрөөсөө хөтлөгч хийдэг. Тэг хөтлөө. Тэгээд дуулцдаг. Тэгээ ингээ харахаараас юм одоо таны хувьд бол дуурийн дуучин хүн байгаа шүү дээ. Тэгэхэд та бол ингээ хөтлөгч хийхээс гадна дахиад дуучин хийгээд дахиад бас тэр одоо юу хийх боломжтой байгаа байхгүй. Дуур дээр хүртэл ингээ дүр бүтээж байгаа шүү дээ. Тий. Одоо нөө жүжиглэх урлаг хийгээ явчихсан тахвар. Харин тий одоо тэр ингээ тим чадртай хүмүүсийг харахаар би бол амар хатархт. Тийм. Ягаад вэ те? Тий. Суйст ч гэсэн нөгөө давхар нөгөө жүжигчний уран чадвар дэргээ дуурийн тавил мөвлгээ давхар жүжиглэх тийм хичээл бас ордтой. Угаасаа дуурийн дуучин гэдэг мэргэжлэр төгсөж байгаа юм чи дуурт нөгөө дуулахаас гадна жүжиглэж байгаа учраас давхар. Тэгээ явчихдаг. Бас хөтлөгч дуучин хийгээд байгаа шүү дээ. Тий, хөтлөгч. Хөтлөгч ч бас шал өөр юм толгой шал өөрөөр ажиллах ер нь юм баггүй юу? Одоо миний бодлоор бол тэгээд дахиад дуулаад ингээд тэгэхээр би бас андаа хүмүүс л хийгээд байна да гэд. Эсвэл хөтлөгч нар бас дуучин болцсон явж байдаг. Тий. Ер нь одоо энэ нийгмийнхаа шаардлагаас л одоо бид нар чинь шууд хувьсч шүү дээ. Нийгмийн шаардлага байгаа байхгүй юу? Одоо яг нэг хэн мэрэгжил нэг хэн цалингаар одоо манай нийгэмд ч бас их хүнд нь шүү дээ. Олон л юм л амжилж л хийхгүй бол танд хэрвээ би дуучин болоогүй бол ийм байх байсан болов гэсэн бодол орж ирж юу? Би дуучин болоогүйсэн бол жолооч ер нь механик инженер тийм л болох гэж ирсэн. Манай аав түрүүний жолооч алсын дуудлагын жолооч хийдэг хүн байсан. Тэгээд аавыгаа дага багаас жолоо мушигдаг. Тэгээд тэрэндээ ч дуртай л да. Тийм тэгээд урлагт оргосон тийм л юм болох байсан баг. Техникт илүү сонирхолтой. Тий сонирхолтой. Тэгэл баг жоохон багтаа нөгөө жижигхэн нөгөө баадуу мадуу торцдоор ягаад угсарж нэгээд нөгөө удирдлагатай машин чинь байдаг ч юм уу. Бүр үү? Тий одоо нөгөө нэг телевизээр нэг яг одоо ийм чихвч үзчихэд би. Тэгээд төмөр утас ингэж холбонгуудаа сак макварыг бүрд мөрөд хоёр жижигхэн төпүүз ингэж холбоод яг ийм нөгөө чихвч өгч хийж мэгээд ингээ сонсдог мосдог гэдэг тийм дэрэг. Тэр ч одоо миний инженерчлэл яваад байна шүү дээ тий. Тийм техник тийм юутай хоббитэй. Тийм биш. Цаанаасаа дуртай тий. Тий дуртай аавыгаа дагаал дуртай болсон баг. Таны өндөргийн зан азрын одоо мэлмиг ийсний 390 жилийн явал түрүүжил боллоо. Энэ дээр бас өндөр богдно гэсэн дууран хөтөл тойрсон байлаа. Энэ дууг бас бүтээх болсон тухай бас бидэртэй хуваалцвал. За өнгөрсөн жил өндөргийн зан азрын 390 жил тохиолсон хамгийн гол шалтгаан би өөрөө өндөргийн нутгийн Өөрөнгөө аймгийн 12 төрсөн. Тэгээд аав ээжээр болохоор үлзийт зүйлийн гаралтай. Ер нь тэр аваар л байнгын л ирж очиж өссөн. Тэгээд тэр утгаараа өндөргийн хой зориулаад нэг дуутай болёо. Тэгээд нөгөө хүмүүсийг дагаад дуулцдаг. Энгийн тийм ээ нөгөө бүр мэрэгжлийн биш дагаад бүгдээрээ сахан цон олноор хамтдаа дуулцдаг. Тийм дуутай болох юм ингээ бодож явж байгаад тэгээд шүлгийг нь Өөрөнгөө аймгийн Шанхи гэдэг өндөргийн өвгөн хүрээний шав доктор Даваасран гэдэг мундаг өндөргийн нэр одоо судлаач өндөргийн судлаач тийм мундаг хүн байдаг. Тэр хүнд би өнгөрсөн жилийн 4-5 сард билүү ингээд өндөргийн хойд зориулаа би нэг сайхан дуу дуулах гэсэн юм а та ингээд сайхан шүлэг бичээд өгөөч гэдэг. Тэгээд өндөрөө богдмгээд нэг юм шүлэг байна. Ийм сайхан ийм шүлэг биччихлээ гэдэг. Ямар гоё юм бэ. Тэгээд тэр шүлгээ хөгжийн зохиолч мохолч хүн хоёр ч хүнд өгсөн ч нөгөө хүмүүс амжихгүй тэр гэдэг. Янз бүрийн ажлын юунаас бол амжихгүй нэ тэр гэдэг. Тэгээ одоо яана гэдэг. Тэгсэн чи бүр наадам төгчлөө нөгөө өндөргийн ойч наадмын дараа байсан. Тэгээ яа бодож яснаа өөр ай гэж бодоод. Харин аян дээр нь цэг ганц өх гээд
Тий, тэгээ миний аяа байна байхгүй. л шүү дээ. Тэгээ миний одоо хамгийн анхны хийж үтсэн аяа. Тийм үү. Гэтэ одоо жоо хичээл ит. Би арай гахаад яг ай цэг ганц үг гэдгийгсэн байхаар би өөрөө юм болов. Тэгснэ тэр чинь дуучныхаа тедэр дээрээс таны нэр байгаа шүү дээ. Тий, угтагаа тий. Ай гэснэ дуучин одоо өөрөө хийсэн бол тэгж хийх байсан байлгүй дээ гэж би зүгээр тэгж бодсон шүү. Тэгээд тухайн үед л тэгээ зөрөгтэй хийцэн. Дараа нь ингээ бодсон чи өөрөөсөө ичих шиг энэ чи ямар том сэдвүүдээр одоо ингээд аяма хийчихээ дараа нь айх шиг тэгээд одоо нэгэн тэгээ гаргацсан. Гэхдээ хүн амьтан бол ахын дүүс маань ингээд хам сайтай сайхан дуу болжээ гэд бас урам өгсөн надад. Тэгээд өндөр ингээ сайхан бүтэл. Гэхдээ тэгээ амжаагүй л те ойдоо амжаагүй. Аяа хийчээ тэгээ нөгөө бас л нөгөө урлын хөгжлөч овчлогэнд орох нөгөө санхүү тэргээ тэр мөрч бас асуудалтай. Тэгээд амжаагүй тулцсан учраас тэгээ намар яг улс тунгалсны баяраар 26-нд гаргасан. Тэр дог одоо бид бүхэнд зориулж өгөөч гэж хүсэж байна. Яг одоо бас 82.919 дэлгэн дээр маань хоёулын сонсоо явж байгаа хүмүүс байгаа. Дээрээс нь манай подкастнаас зурагтаар гардаг. Тэг бид бүхэнд дууга хүргээж гэж таныг хүсэж байна. За тэгээд өндөр богд өндөргийн зан үзэр монголчууд бүгдээр мэднэ. Одоо зүгээр чи энгийн хүмүүс одоо бурхан мэд хүндлэгдсэн тийм. Тэгэхээр энэ дуу би өндөргийн зөрүүлсэн дуу бас энгийн дуу биш болов шүлгэнэж бодсон тэр нэрийг нь ч гэсэн бодсон ч тэр бас энгийн дуу биш сонсож байгаа хүмүүст одоо ажис чанлуу шингэсэн ч гэдэг юм тийм утгатай сайхан дуу болсон баг би бэлгшээд өөрөө дотор бодохдоо тэгж бэлгшээж байгаа. Тэгээд Монголын ард түмэн энэ сайхан радиог сонсож байгаа сонсогчд үзэгчтэй зориулаад өндөр богд гэдэг сайхан дууга өргөн барья та бүдийн маань ажил үйлсэн энэ сайхан гал морин жилдээ үргэлж өөдөө байж юу санс 9 цагаан хүслэн сэтгчлэн одоо бүтсэн сайхан жил байх болтугай гэсэн хариулаар дууга өргөн барья. Ура. Цэнхэр уулсан хангай хааны бараюуда төрхөөс заяатай өрн түшээд хааны хүн юу дээ одны боён боловсроод өндөр гигэн заларлаада өндрөн бүрлэх болгон усан зүйлийн аршаан юуда урда сөрөөтэй багтан Монголын шүтэн юу дээ одны боён дэлгэрээд оюуны гигэ татгада өмнө өрөөлө боловсроод өндөр гигэн заларлаада
тэнгэр угсан Монгол улсын заяа юу да одоо тэгж хэродон өршөд одын буйн юу да одны буйн дэлгэрээд оюуны гигэ татгада умни юрол боловсроод өндөр гигэн заларлаада одны буйн дэлгэрээд оюуны гигэ татгада умни юрол боловсроод өндөр гигэн заларлаада өндөр гигэн заларлаада За. Баярлалаа. Яг мөнх хөх тэнгэрийн заяатай Монгол түмэн гэж дуулж штэ. Яалтчгүй одоо өндөр гигийн зан азар бол одоо Монголын ард түмний дундаас гарсан сууд хүм маш олон гайхалтай бүтээл төрүүлээс гадна одоо болтол ингээд монголчуудын оюун санааг тижээж байгаа, сүнсийг тижээж байгаа, тэр эерэг зөв энергийг одоо болтол тижээж байгаа маш олон гайхалтай бүтээлийг төрүүлж үлдээсэн байдаг. Таны бас энэ дуу бас ингээд биднэрт бас хүргэж байгаад бас их талархаж байна. Бас их гоё энергитэй гоё дуу байна шүү. За гэлаалаа. Тэгээ чадаа ядна нэг энэ том сэдвийг одоо барьж аваад хийсэн их дотроос бэлгшээж баярлж байгаа. Тий тэгээд монголчуудаа одоо ирээдүйд одоо сайн сайхан нэг л хүсье та. Одоо 10 дугаар бүгдгээд анх дугаар тодорлоо тийм ээ. Тодорсон байсан бол одоо 10 дугаар бүгдгээд тодорчлоо. Ерөнхийдөө монголчуудын оюун санааны одоо хөгжлөх үү тэр тал руу одоо улам л монголчууд хөгжих баха гэж дотор бас бодолтой л явдیں۔ Зөвхөн одоо нэг шашин гэдэг талаасаа биш монголчуудыг тэр соён гэгэрүүлэх одоо тал руугаа маш их ажил хийсэн тийм үнэтэй хүн шүү дээ. Одоо 10 дугаар бүгд нь одоо энэ залгамжлагч маань бас одоо ирээдүйд монголчуудыг соён гэгэрүүлэхийн цагаан үлсэд сайхан хөтлөөд монголчуудыг дэлхийд гаргах баха гэж бас бодож байгаа. Бурхны шний ер нь бол манайч бас нэг төлөөлөл орон байгаад байгаа шүү дээ. Тэгээд богдтой болохыг бол би их гоё бэлгшээж бодож байгаа. Таглаад одоо дэлхийн даяар байгаа бурхны шинтнүүд Монголд ирэхэд бид нар ч бас нэг төлөөний том үнэтэй байх хэрэгтэй байхгүй тий. Ер нь аль ч оронд одоо төлөөлөгч оюун санааны одоо тэр орны шашин соёлын төлөөлөгч байх хэрэгтэй. Ер нь бол тэгж харагдаад итээ надаа. Одоо нөгөө Италид би нөгөө сурж байхад нөгөө элбэгдэр жиргэлэгч үед айлчлалаар ирсэн. Тэр айлчлалаар тэгсэн чинь нөгөө Чоожим цамгаа хамт ирсэн. Тэнгүүт яагаад нөгөө төрийн тэргүүнээ дагаад нөгөө шашны тэргүүн даадаг гэхээр тухайн улс нь манайх ийм шашинтай шүү гэх нөгөө тухайн нөгөө айлчилж байгаа оронд авсан гэдэг. Ерөнхийдөө санаагаа ойлгуул тийм ээ л. Өөрийн гэсэн шашинтай, уламжлалтай гэдэг. Тэр утгаараа тэгээд шашны тэргүүн дагж явд юм лээ. Их сайхан. Тэгэхээр уламжлал соёл бүгдээ одоо хамт ингээд одоо заагаа явдаг гэх юм уу та. Италид сурж явах тэр үейлөө эргээд очил та. Ер нь хамгийн гоё одоо таалагдсан мэдрэмжийг тэнд юунаас авч вэ? Монгол магадгүй одоо тэнд мэдээж одоо Итали бол одоо хоолны соёлын төв байгаад байдаг. За тэр хувцс чимээ тэрэглийн бас дэлхийн төв байгаад байдаг тий. Монголдо энийг нь аваа хэрэгжүүлчихвэл бас ойрхондоо гэсэн зүйлс байна уу? Тийм мэдрэмж авч байгаа. Энэ маш энгийн одоо жижиг нав хаваг бид нар хэрэгжүүлэх ууланд боломжтой шүү гэдэг нэг тийм нэг юм хүний нэг юм азгаад хөдөлтөн штэ. Хамгийн одоо ерөөсөө над хамгийн түрүүнд буусан зүйл нь цаг барих. Хариуцлага.
Тэр л үнэхээр гайхалтай. Яг л цаг бол одоо секунд минут. Яг л цаг бол цаг. Заавал за. Тэрийг тэгээ төлөвлөсөн байж байгаа. Манайхан ч бас заримдаа зааш таймч байгаа байлаа шүү гэдэг ч юм уу. Тэр чи эртнээс төлөвлөлт зохицуулсан байлгүй чинь төгжрлээ хүртэл юм чинь зохицуулж шүү дээ тийм ээ. Тийм шүү тий. Хоёрдугаарт тэр хоолны соёл гэдэг сая та өөрөө хэллээ. Хоолны соёл бол гайхалтай. Тэгээ тэр жингийн илүүдэлтэй хүмүүс их цөөхөн. Тэгээ тэр нь ягаад тэр төрөл бүрийн хоол байдаг мөртлөө дандаа ингээд ажиглахаар дандаа тийм нэг яг эко натурал шууд 100% байгалийн тийм Хүнс хэргэлт. Одоо нөгөө бид нэр сүлээд олиум тус гэдэг. Тэгээ тосны хүртэл олиум тус байдаг ч байдаг ч юм уу тийм ээ. Одоо пиццан дэлхийд алдартай тийм маш олон юм алдартай шүү дээ. Пицца хийхдээ пиццагийн гурил нь одоо яг жинхэнэ л одоо нэг эсгэгч нь хүртэл яг нэг жинхэнэ эсгэгч байх жишээ нэ. Бид нэр ярьдаг дамбол тэр биш. Тийм ээ. Тэгээд дээрээс нь тусгаас асахт нь хүртэл тос нь хүртэл юу байдаг. Олиум тос нь байж байдаг. Моцарелла бяцлага нь хүртэл нэг тослоггүй бяцлаг байдаг. Моцарелла гэдэг нэг тий. Цагаан өнгөтэй бяцлаг байдаг шүү дээ. Үрж байгаа. Тэр нэг ч янз янзаар л хийгээд. Тэгээд нөгөө дээр нь нөгөө амт оруулдаг гол ногоон базилико гэдэг. Тэр нь хүртэл яг нөгөө ингээд шууд тастаад ингээд тавьдаг шинэж байдаг ч юм. Тэгээд айлд одоо Итали айлд ч юм ингээд ресторанд ингээд оронгууд хоол итгэх хүм дандаа инсалата гэдэг нэг мэддэг байхгүй. Тэр нь шинэ ногооны салат дандаа иддэг. Заавал хитэн заяа. Идчихэд араас нь яг үндсэн хоолнууд иддэг байхгүй. Тэгсэн чи тэр нь эслэг болд юм байна. Тий. Эхлээ эслэгээ авчиад байна шүү. Эслэгээ авчиж байгаа. Эслэгээ аваад хойноос нь ямар ч нэг өөгдөө тустай нэг шарсан тулсан юм идэнгүүт тэг эслэгэнд нь хамаг нэг тэр өг тусан шингээд тэгээд гараа хөвчдөг. Тэр нь хотоодны орчныг эхлээ бэлтжээд байна шүү дээ. Манайх чинь бол одоо энд дооронгууд нэг тэрийг нь ямар аваа шиг нэгээд үлдээчдэг ш тийм ээ. Тэгтэл уул нь яг зөв юм нь одоо тэр л. Тийм учраас эрүүл сарвал жингийн ил хөдөл байхгүй. Тэрнээс бол баг идэж байгаа юм байхгүй. Тэр чинь сайхан хэдгэн чих тэр баг тэгж баг идэл яваад байна гэж. Гол нь тэр нэг эслэг дэлэх учрах шиг байна. Хоолны соёлд чинь бид нар ч одоо цэвэр эслэгээр л өдөр тутамдаа байх боломжтой хүмүүс юм билээ шүү дээ. Айраг байна. Тараг байна. Тараг нь байна. Бяцлаг нөгөө цагаан эдэнүүд нь байж шүү дээ. Энийг нэг тодорхой хэмжээнд нэг хэрэгэлдэг байхад л бид нар хоолноосоо идж байгаа хүнснээсээ авах боломжтой л зүйл гохгүй уулна. Эртнээсээ бидэрт байсан эслэг нь угаасаа л айраг ч юм уу тий. Хүүхдүүдэд сүү өгж байгааг би амар зөв шийдвэр ямар гоё шийдвэр гаргаж байна гэж одоо харж байгаа. Тий шүү дээ. Одоо хятадууд 10 жил сүү өгснээ дараа үр дүн өсвөрнөснийхний дундаж өндөр нэмсэн байна. Хэрвээ бид нар ч нэг харахаар хятадуудыг одоо намхан гэж тэгдэг байсан тий. Одоо ч ер нь одоо ч бараг тийм байгаах зүгээр ингээ боддог шүү зүгээр. Одоо энэ дараагийн 10-ны дараа бол бидрээс өндөр хятадууд бол ингээд гарч ирэх гээд байгаа байхгүй. Тэр чинь нөгөө нийтлэгээрээ ингээд зөв систем хийгээд ирэхээр одоо солонгосчууд ч гэсэн ер нь өндөр болсон байна. Тийм билээ. Өндөр шүү. Одоо нэг хятад руу тоглолт Монголоор үж яхад бас нэг 3 тийм үе надад ажиглагдсан. Нэг тосгоноор явсан чинь нэг намханж байдаг ч юм уу, царай мараа нэг тиймэрхүүж байдаг ч юм уу. Тэгээ нэг арай нэг том хот руу очисон. Тэгээ тэр хот руу очисон чи арай ингээд арай өндөр болоо царай мараа ягаад. Тэгээд Шанхайд очлоо яалаа. Тэгсэн чинь баг энэ хятад хүн мөн үг юмар. Үнэхээр тэр өндөр гуайлаг царай тус мөснэс тоног. Тэгэл нөө англи хэлмэлтэй. Тэгэл хэлмэл боловсралтай. Тэг ерөөсө шал өөр болсон билээ шүү. Тэгэл тэр идэж ухаан л өөрчлөгдсөн л угаас сайжирсан. Тэгэл боловсрал мэдлэг нэг өөрчлөгдсөн байгаа. Тэгээ бид нар чи хятадтай чинь тэгэл нэг намхан тагжсэн. Тэгээ нэг орсгой шүттэй гэж төсөөлдөг байсан шүү дээ. Одоо тийм үе дээр биш болсон шүү дээ. Хятадуудаас одоо авах юм их болчиход байна бид нар тийм ээ. Сурах зүйлээ их байна. Одоо хамгийн өндөр технологиудыг хятадууд л одоо хийгээд эхэлчихлээ шүү дээ. Тийм одоо тэндээс ахуулаад одоо бид нар яг гоо бид нар бас давуу талтай нь яг хажууд байгаа учраас бид нар маш ойрхон хэрэглэгч байж болж байна. Дээрээс нь хөгжих одоо манай улсын чинь гол түүхийдүүдийг авч байгаа орон учраас бид нар хажууд нь бас дагаад бас хөгжиж гинсэн. Бүх зүйл дээр тийм ээ. Хөгжих юмнууд ч байна. Хятадууд ч гэсэн бидрээс авах юм бас байдаг л ах тий. Таны хувьд чанар хоолойтой гэдэг чинь шүү дээ. Дуу хоолой
одоо сэтгэлийн хүч гэдэг одоо Япон үг байна л да. Энэ дэр юу гэж боддог вэ та? Хүний ер нь сэтгэлийн гол илэрхийлэл тэр дуу хоолойны өнгөлгээд ах шиг байна. Энэ дээр та ер нь амьдрал дээрээ ер нь хэр мэдэрч байв? Тэр үл яалтч хүлэмж л дээ те. Ярианы нэг баг 90% нь ярианы өнгө ямар өнгө тооноос эхэлсэн тэрнээс шалтгаалж ил тэр одоо тухайн ярилцлага ажил байдаг ч юм уу те тухайн үнтэй тэр яриа хөөрн яг л тэгж явагддаг тэр үл яалтч хүн. Тэгээд тэр дээрээс нь одоо хүний дуу хоолой дуулах урлаг гэдэг чинь бол ямар ч хүн ингээд дуулангууд нөгөө ингээд уралддаг юм байхгүй шүү дээ. Дуулаад эхлэхэд л уяраа хөвчдөг те. Тэгэхээр хүний дуу хоолой гэдэг бол гайхамшигтай бүх зүйлийг ер нь илэрхийлэх л одоо хүний эрхтэн шүү дээ тийм ээ. Надад бол ингээд дуучин хүмүүсийг харахаар тэр хүн яг нэг юм дуу хоолойгоор ингэж одоо битээр тэнд одоо нэг цэгээс нэг цэг дээр очиж дуулж байгаа юм шиг боловч сэтгэлийн ачаал болж тэ энергиэр дотроо өөрийгөө асааж дуулахгүй бол тэр хүн болохгүй байгаа байхгүй. Тий тэгэхээр чи нөгөө дууч энергийн ажил юм болов уу гэж надад харагдаад идэв. Тэгээ шууд дутгаараа сэтгэл зарж ижил сайхан дуулах гэдэг. Яг хөө ингээд нэг дулчаал өнгөрчиг гэвэл энэ ингээд угаасаа л ойлгомжтой юм тийм ээ. Тэ. Угаасаа л нөгөө сэтгэл гаргаагүй юм чинь тэгээ яаж чадах. Заавал сэтгэл гаргаж ийж тэр дотоод сэтгэлээс гарч байгаа юм чи. Хичнээн дуу хоолой ингээд тоолон хөвч гэ ингээд амьсгал ингээд гарч байгаа ч гэсэн тухайн хүний тэр өөрийнх нь сэтгэлээсээ гарахгүй бол дуу хоолой гарахгүй шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүрхний угаас л гардаг зүйл л дээ. Одоо таны бид бүхэнд зориулсаад өндөр богдно гэдэг дуу бол дотроо муухай юм бодоод энэ дууг л дуулж чадахгүй бах. Тэ нэг хүнд гомдсон ч юм уу эсвэл нэг юм одоо таалагдахгүй мэдрэмж авчиад энэ дууг л дуулж болохооргүй дуу байна. Гэх мэтчлэн л надаа санагддаг зүйлээ л хэлж байгаа шүү. Шууд утгаараа бас дуулахад нөгөө хүч энерги зарцуулдаг гэдэг тал дээр бас маш их хүч гаргана шүү. Дуулахад чинь зүгээр ингээ одоо тэр бодиулд ингээ тамирчд ингээ хүн харахад ингээд чигтэг ингээд инээж байгаа мөртлөө цаашаа харангуут ингээд хамаг хөлс нэгээ чичрээ байж идэг гэдэг шиг дуулахад ч гэсэн одоо тэр дамаа одоо тэр дүүрийн тэр том дуунуудыг одоо дуулахад бол маш их хүч гардаг. Одоо яа дуулаад эхлэхэд одоо ингээд дүлэлт өгдөг ч байдаг ч юм уу те. Тэгээ нэг дуулаад дуулахад чинь зүрх мөрх ингээд савлцсан байдаг ч юм. Одоо чинь уурхаан гүнд хитэн цаг ажилласан нэг дүүрийн одоо айрыг буюу хамгийн том тэр дууг дуулахад юунд уурхаад одоо хитэн цаг үлээ ажилласантай тийм тэнцдэг хөдөлмөр яадаг. Хүчил дөрвч багтаа орчинд ажилласан хэмжээний уушигт ачаал ирж байгаа гэсэн үг. Тий. Уушиг зүрх ер нь тэр бие одоо жишээ нь одоо энэ ойрхон нэг уул руу хүн гүйлээгээ бодоход үүчээд ирэхэд л амьсгаад л хамаг зүрхлөглөг гэдэг шүү дээ. Нэг айрыг нэг одоо тэр том дуг дуулангууд яг лөглөг гэдэг байхгүй. Тийм учраас одоо яг гоцлол дөрийн гоцлол дууч чинь нөгөө нэг эрт тэтгэврт гардаг. Тэгээ зүрхний ачаал их яадаг. Одоо нэг жоохон сонин жишээ юм уу ямар жишээ юм та. Одоо ингээд хүн уугаад одоо шалтцсан байлаа гэж бодъё л да. Тэг шалтаа хөвтцөө гэж бол одоо ингээд салгалаад амьдрал байгаа зүйл шүү дээ. Тийм дуучин байлаа гэж бодъё л да одоо жишээ те. Тэгээ тэр дуучин шалтцсан байж байгаа нэг тийм дуулангууд шаран тайлагдчихдаг. Хам гулсан садтай байл. Тэгэхээр энэ бүр ингээд тэр би одоо тэр тийм хүч гаргадаг. Тэр дотоод эргэтэн одоо тэр тогтолцоо тэр нэг ачаал болж байгаа нь хүртэл хөдөлмөр байгаа дээ шүү дээ. Одоо тэр нэг юм эрт тэтгэврт гарах хэмжээний хөдөлмөр гэж ойлгож болох нь шүү дээ. Тий. Одоо ерөөсөл хуулиндаа байдаг дэлхийн судалсан юм байдаг. Тийм учраас манай хуулинд дэлхийн хуулинд угаасаа л эрт тэтгэвэр гарах хэвээр 20 жил ажил нас гаралцахгүй. Одоо цэрэг цагтаа магдаа нөгөө хүнд нөгөө уурхам тийм байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Сонгон урлагийн одоо ажиллаж гисэн бас яг тэгж явж байгаа бах тий. Одоо бүжигчид бол эрт тэтгэврт гардаг. Цэрэгчид бас эрт тэтгэврт гардаг тий. Таны хувьд ээж нутаг 2 гэсэн одоо тэл концерт тавьж байсан. Энэ тухай ярил л да хоёлаа. Ерөнхийдөө бол яг хуу ээжтэй зориулаад нэг сайхан нэг концерт хийчихээ ямар дуунуудаар яах вэ гэж бодоод дээрэс нь бас нэг
дуурийн дуучин байна. Бас дуурийн дуучин гэдэг мэргэжлэр төгссөн байна та бас нэг Монголын сайхан хоолойгоо нэг шалгасан юм тийм мэргэжлийн сайхан дуунуудаар нэг сайхан бүтээл хийя. Тэгээ бас мөнгөчүүлэн сагуулдъя гэж бодоод тэр 6 том дуунуудыг Балжин гол аав ээж хоёр. Тий, том дуунууд л та тэгэл чин нилийн чардалгадаг хэцүү дуунууд тэгээд эднүсийг зориг гаргаад тэгээ нэг дуулаа гаргаж ирсэн. Одоо ч 5-6 жилийн өмнө гаргасан баха. Уран бүтээлчний яг уран бүтээл одоо төрөх эсвэл одоо мэдээж хүн болгоны дотор нэг сэтэл байдаг шүү. Нэг ийм бүтээл хийж хийнсэн гэдэг. Таны хувьд яг уран бүтээл тэр хүсэл эрмэлзлийн тэр шаталтаас төрж гинөө эсвэл одоо шаардлагаар төрөх хэвээр болоо та ер нь аль тал нь ер нь барьдаг вэ? Эсвэл одоо мэдээж өөр төрлийг бас барьсан ч гэж болох л та. Тэгээ хүн хүний бодол өөр л байдаг байх л та. Минийх одоо шаардлагаар гэх юм уу би одоо дотор боддог юм шаардлагаар л одоо тийм ийм бүтээлүүд гаргая гэсэн дотор бодож явдیں۔ Тэр нь юу гэхээр урлагийн хүн гэдэг бол нөгөө нэг соён гэгэрүүлэх гэж би түрүүн ярьсан тийм ээ. Тэгэхээр тэр бүтээл нь соён гэгэрүүлэх л байх хэвээр. Энд чинь өндөр үүр хариуцлагатай ажил шүү дээ. Тийм ээ тийм өндөр үүр чинь дуу хуур тэр яруу найргаар хүмүүнийг одоо хүмүүжүүлэх гэж байна шүү дээ. Тийм. Тэр чинь буруу юм хийчих бол буруу хүмүүжүүлнэ. Тэгэхээр одоо зөв тал руу хүмүүжүүлэх тийм урлаг. Одоо нөгөө нэг сүүлийн үед залуучууд масаа дагаад гэл олноо дагаад одоо үзэгч тийм хүсэж байна гэдэг хийгээд байгаа байхгүй. Би нэг л шүмжилтэй. Одоо шүмжилтэй хандтай одоо дотроо гэх юм. Тэр нь яаж юм нөхөр тэрүүл буруу. Одоо чи жоохон хүүхдийг өөг дураар нь орхичих юм бол жоохон хүүхд уучраа мэдэхгүй шүү дээ. Уучраа мэдэхгүй янз бүрийн юмгээд одоо хэрэг таригчдаг ч байдаг ч юм. Тэгэхээр сул миний бодлоор бол тэгж явж болохгүй. Чиглүүлэх хэрэгтэй. Урлагийн хүмүүс чинь түүчээ байх хэрэгтэй. Тэгээд тэр дуугаараа одоо соён гэгэрүүлэх. Одоо гадны юунд чинь гадны улс оронд чинь манай дуулан дээр үт юм байсан л та. Одоо дүүрэн театр энэ театрууд чинь ингээд бодлогоор үзэгчээ бэлтэнэ гэдэг ба ш тэ. Үзэгчээ бэлтдэг байсан. Тэгээд тэр үзэгчий ч одоо нэг 2 жилд бүтээчдэг юм байна л да. 10-20 жилээр ингээд бүтээдэг. Тэр алдагдчихсан. 90 он гараад байдаг ч юм. Тэгж бэлдээд тэгээ нөгөө нэг хүмүүжлтэй хүүхдүүд чи одоо гарч ирдэг. Тэгэхээр тэр тал руу дууга уран бүтээлээ ерөнхийдөө гаргах хэрэгтэй. Одоо дээрүүд чи нөгөө нэг бүх дуунууд ингээ гаргаж байгаа дандаа нөгөө хурлаар ордог байсан шүү дээ. Тийм байлаа. Тэг гаргаж болох. Тэр чин ерөнхийдөө яг нөгөө тэр намын үзэл суртал нь дамгаалцсан л болохоос уулна тэр бол маш зөв л байхгүй. Тэр чинь маш олон дуунууд бол бүтээгдсэн байгаа шүү дээ. Тэгээд дуунуудын одоо тэр том сорил болчих жоох байхгүй. Тэрнээс тэгээ чанарч явчихна тийм ээ дээрээс нь. Ээжийн тухай дуу 5 байлаа гэхэд тэндээс нэг нь л гарч ирэх гээд шүү дээ. Тэг ингээд бодохоор энэ нэгдэж бас маш чанартай зүйлийг хүргэдэг байсан бах. Хоёрдож одоо тэр дуун дээр гарч байгаа агуулга үнэхээр одоо тэр хүний сэтгэлийг тайлбарлах эсвэл тэр сэтгэлийг баясгаад байна уу эсвэл одоо нэг тийм дотор одоо бодол өгч гинүү гэдгийг л тэнд ингээд өрсөлдүүлээд дээ штэ. Яг одоо бол цаг үе өөр болсон ч гэсэн энийг сонсогч өөрсдөө яаж вэ? Сайн уран бүтээлийг бол сонсогч өөрсдөө аваа. Яг шүүхэн шүүжил байгаа. Хүн болгонд одоо дуу хийх нээлттэй болчлаа штэ тий. Тэгээд яг тэр нэг юм хүмүүсийн сонирхолж байх шиг байна. Одоо миний хувьд бол би бол олон төрлийн дуу сонсдог төрлийн хүн байх гэж өөрийгөө боддتي. Тадгармаар санагдвал би нэг төрлийн дуу сонсно. Эсвэл ингээд зүгээр ингээ гой дөргмөрийн сэтгэл хөдлөмөр бас нэг өөр төрөл. Эсвэл одоо өглөө эрт ингээд босоод ингээд сэтгэлээ бас нэг тодорхой хэмжээнд тайвшруулад бас нэг ирч хүч авъя гэвэл бас нэг өөр сонголт. Тэгээ хүн болгоны хэрэгцээ бүр амар олон төрөл рүүгээ чиглэж гიშгэл боллоо л да. Би бол 6-7 жилийн өмнө одоо анхны радио подкастаа хийж эхлэхэд тэр нэг артист надад тэгж хэлжсэн байхгүй. Уул нэг миний ингээ харахад бол ингээ рэпер хүн байгаа байхгүй. Тэгээд та одоо ямар одоо чиглэлээр ингээ дууран бүтээлтэй байж байдаг вэ гэхээр тэр хүн надад айгүй сонирхолтой хариулт хэлсэн. Би юу байхгүй. Баригдал байхгүй.
чиглэл байхгүй. Ямар нэг одоо юм урсгал одоо ямар нэг тийм чиглэлд би баригдахгүй. Би R&B ч дуулна. Хипхоп бас тэр үгэлтэй жохруулна. Бүр магадгүй ингээ би юм өөр төрлийн дууралтуудаар ингэж дуу хийх сонирхолтой гэж хэлж ийсэн. Тэг би тэрнийг анх удаа тийм сонсчод надад их сонирхолтой санагдаад гэд тэгвэл одоо ингээ харахаар шинэ гарч ирж байгаа одоо тэр дууч артистууд маш олон төрлийн элементүүдийг хэрэгжилж байна. Нэг бол ингээ уянгалаг тахилттай дуулж байгаад өөрөө ингээд өглээд эсвэл нэг юм зүгээр л юм шүлэг хэлж байгаа юм шиг хэлэх юм. Тэгээ би за энийг надад тэр үед тэр нөхөр хэлж исэн юм бэ шүү гэдгийг би их сүлд ойлголоо. Гэх мэтчлэн хамгийн гол нь таны хэлж байгаа зүйл бол урлагаа соён гэгэрүүлэх зүйлээ л барих хэрэгтэй гэж ахшгүй шүү дээ, тий. Урлагаар чинь одоо унтраачч болно, босгочч болно юм. Тийм тий. Хүний чинь урлаг байхгүй бол зарим хүмүүс энэ урлагийн балаа юмнуудаар яад тийм гэдэг. Урлаг байхгүй бол тэгэл ажил гэр гэх нэг яраас юмнууд л юм гэх нэг ярьсан байсан тийм ээ. Тийм шүү дээ. Хичнээн урлагийг тэр нэг үзэн ядсан бол хизээч дуу урлаг бол үзээгүй нэ гэж байхгүй шүү дээ тэр юм чинь. Киноноос ч юм уу, эсвэл дан хөгжмнөөс ч юм уу, эсвэл дуунаас ч юм уу. Тэгээ урлагч маш олон төрөл байгаа. Эсвэл одоо бүжиглэхийг хараад сэтгэл нь тайтгардаг ч байж болно шүү. Тэ одоо ингээд цэцгийг харна гэдэг чинь цэцгийг хараад ямар сайхан бэ гэдэг чинь бас урлаг болол явчих чааш. Тийм мэдрэмж л одоо тижигдэнэ шүү дээ тий. Зургийг хараад тий. Гоё зураг тэр өнгөлөг гэдэг чинь тэр гоё бүтээл зураг одоо ингээд цэцэг ногоо байхгүй дандаа нэг хар бараан тэр юм байх юм л чинь одоо бүх уулын гэрэлгээгээд зөндөө юм багтал стресстэй нэг юм байна гал манайж бүхэндээд байгаа шүү дээ. Хамаг л нөгөө хэцүү байгаа зүйлийг хараад байвал хүн угаасаа ч өөрт нь ч хэцүү тийм ээ. Тэгэхээр бол урлаг соёл гэдэг бол яалтчгүй хүмүүсийг зөвхөн одоо тэр шүлгээр гэгэрүүлээд байгаа юм биш. Ингээд бүр одоо нэг зовлон үзсэн хүнийг хүртэл ингээд босгоод ирнэ гэдэг чинь тэр чинь гэгэрүүлчихэж байгаа шүү дээ. Тийм ингээд уйдгарт авцсан сайхан ханижлаа алдсан ингээд уйдгарлцсан байж ятал нэг сайхан нэг дуу сонсчоод тэр хүн босоод ирдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрүүгээрийг ингээд гэгэрүүлчихэж байгаа шүү дээ бүх талаас нь. Тийм ээ. Бидэрт хэрэгцээнд байна тийм зүйл. Яалтчгүй байглаасаа л ерөөсөө л дээр үз гэж боддtiin да би ята. Хоёул ярилцлага учраас гоё нийлдэл сайхан ярилцж байгаа шүү. Юун түрүүнд бас подкастэнд маань оролцооч гэсэн саналыг бас хүлээж авч хүрэлцэн ирсэн танд бас талархаж байна. Тэгээ подкаст маань өндөрлөх бас төгсөн байна. Ерөнхийдөө дуу уран бүтээл төвөрдөг артистуудаас би асууж байгаа одоо миний төгсгөлийн асуулт гэж хэлж болно. Хэрвээ одоо ганц өх гэдэг энэ дуучин хөгжим байсан бол ямар төрлийн хөгжим шиг сонсогдох болоо? Би шууд л одоо морин хуурал гэж л орж ирж байгаа шүү дээ. Ерөнхийдөө тайван гэх юм уу? Ууж өгөх юм уу? Нэг тиймэрхүү бол морин хуурал бах л гэж бодож байна та. Баярлалаа. Ярилцлагаа төгсөлд бас яг одоо бидэнтэй хамт байгаа үзэж байгаа сонсч байгаа тэр хүмүүст дахин нэг дууг бидэнд зориулаач гэж хүсэж байна. За ямар дуу зориулах вэ? За сая хамгийн сүүлд одоо шинэхэн гаргасан огт хүрээг байгаа амар байна уу гэдэг нэг дууга өргөн барэ гэж бодож байна. Батхүүгийн шүлэг. Бас миний ай. Тийм миний одоо хамгийн сүүлд хийсэн ай. Бас нэг ай хийх гээд оролдоод л гоё шүү дээ. Та тэгэхээр бүр ингээд хичээдэг маа бас мундаг хүмүүсээс ч одоо ай хийсэн гэ хэлэх хэрэгчээ. Тэгтээ гоё л шүү дээ. Угаасаа аяа хийсэн дуучин өөрөө мэдэрч дуулах нь бас арай өөр мэдрэмж өгдөг бах. Тийм бас тех бах нөгөө өөрийн дотроос нь тэр аялгаунд гарсан болохоор тэгт юм уу дуулахад илүү ойрын надад санагдсан шүү. Анхудаа сая ингээд 2 3 дууны нэг ая хийж үтсээ. Тий тэгээд үтсэн л гэж хэлэхгүй л өстэй базар. За тэгээд амар байна дууныхаа сайхан бол нэвтрүүлгээ ихэн сайхан хойлын мэдлээ сайхан хөргөлөх байсан. Шууд яриа явуулаад ерөөсөө яачлаа тэгээ сайхан монголчууд энэ сайхан мэдлээ. За сар шинтээ сайхан хийсэн үү? Онцог тарган сайхан ороо. Онцог таргаа онд минь тарган тавтай. Сайхан үлж үү. Сайхан. За тэгээд Монгол зан олондоо бас
амар мэндийг мэдээд аз жаргалыг ерөөгөөд амар байна уу хэмээх сайхан дууга өргөн барья. Бүгдийн радиогийн сонсогч та бүхэн хүлээн авна. Оо. Yarlar durun dolluyor Bendimedim jargılıyor okun Mini mongding ayrung 장실 뭉그대게 뜻순간태 옹구르 둥이 сайхан ёсоо амар байна уу алтан сайхан өрөөлөө гайрлан уу аян замда бартан үгүй аштын жаргал дүүрэн бай бэндэмэтэн жаргал өрөөхн миний монголын ариун заншир мөнгөтэй энэ жоохон биелгээ мэлгээ дээр хийвэл болно зүгээр. Тийм сорчл. Мөнх төрийн сүн зам. Амар мэндийг нэрэлтэй Монгол хүн. Ясмаа гэж тий. Хүлэг их сайхан шилжтэй. Тийм ээ. Амар байна уу түмэн одонны ардын сайхан ёсоо дэдэлээ агар хувийн сүгэ цалгаж амар амгалан бэлэгдэн суу бэндэмэтэн жаргал өрөөхн миний монголын ариун заншир мөнгөтэй 순간태 옹골 둥이 сайхан ёсоо бэндэмэтэн жаргал өрөөхн миний монголын ариун заншир мөнгөтэй 순간태 옹골 둥이 сайхан ёсоо амар байна уу гэх. Гайхалтай дуу тэр мэдрэмжийг мэдхэнд бас өөрийн тэр дотоод аялгаугаа зориулсан танд маш их талархаж байна. За энэ сайхан ярилцлаганд урилга явуулж энэ сайхан нэвтрүүлэгтээ энэ сайхан подкастт оролцуулсан одоо танай хамт олон танд маш чин сэтгэлээсээ баярлалаа. Баярлалаа. Тэгээ таны цаашдын уран бүтээл тий бүрэн дүүрэн тэр сайхан мэдрэмжээр хөвлөгдөж явах болтугай. Олон гайхалтай дуу аялгауг бас бид бүхэн зориулаасай гэж одоо хүсэж ирж байгаа юм шүү. За тэгээд энэ сайхан ерөөл боторш болтугай. Тэгээд түм олондоо цаашд одоо олон сайхан соён гэгээр болсон уран бүтээлүүдийг одоо хийхийн төлөө сайн хичээнэ.
Хөг тэнгэр подкасттай хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд бид бүхнийг дагаж аль биесний хуудсуудыг маань дагаж одоо цаг алдалгүй олон сонирхолтой гоё подкастуудыг сонсогч та бүхэн хүлээн аваасай гэж хүсэж байгаа юм шүү. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Хөг тэнгэр подкаст энэ түрээд өндөрлөж байна. За баярлалаа.